Групп тусгаарлалт. 5-аас дээш ажилтан 3-аас дээш цэгт ажил гүйцэтгэх үедээ эрх бүхий тусгаарлагч офицер зөвшөөрөл эзэмшигч нарын хяналтанд дор тусгаарлалт хийх үйл явцыг групп тусгаарлалт гэнэ. За та бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо групп тусгаарлалтын групп тусгаарлалтаар ажилд орцгоё. За скрин 401-ийн үзлэг хийх ажлаар групп тусгаарлалтыг өсөлтжүүлчээ. За групп тусгаарлалтын дээр одоо за аль хэсэг тусгаарлалт хийх үү гэдгээ бичиж өгөөл. Хоног төхөөрөмжийнхөө дугаар болон эхлээд ажлуудаа бичиж өгнө. За тэгсний дараагаар тухайн хоног төхөөрөмж рүү орж байгаа болон гарч байгаа хамааралтай энерги хөсвөрүүдийг тусгаарлаж өгөх болохоор тэр энерги хөсвөрүүдийг одоо ашиглалтын туршлагатай ажилтан буюу хяналт удирдлагын инженерүүд нь тодорхойлж өгдөг байна. За одоо ажлаа бичээд чигүүдэд тодорхойлъё. 400 цалины юу вэ? За одоо тэгээ групп тусгаарлалтаа хийцгээе. За бокс 12 боксны дугаараа заавал бичнэ. Бокс 12 гэ. За чоочн дээр болонгууд бокс чоочны дугаар бичээстэй байна. За тэгээ тусгаарлалтай. Контрол. За скрин 421-ийг тусгаарч болохоо. За тусгаж болно. За зөвшөөрлөө авчлаа. Тусгаарлалтай. За 12-ийн 1. За тусгаарлалтай хийчлээ. Контрол. Скрин 421 тусгаарлагчаа. 400 тусгаарлалт байна. За тусгаарлалтай хийснийхаа дараа зөвшөөрөл эзэмшигч болон тусгаарлагч офицер хоёр маань хоёулаа баталгаажуулсны дараа оф болгосон гэд гарын үсгээ зурж баталгаажуулна. За дараагийнх нь цэг нь контрол. Дэлхий 422-ыг тусгаарч болохоо. За он байрлалт байна, оф байрлалт байна гэдгээ ерөөхдөө ажиглаад он байрлалт бол оф байрлалын зүг эргүүлээд тэгээд тусгаарлана да. За тэгээд тусгаарлалт хийхдээ энэ цэг маань бүрэн сэтэрж барьсан байна үгүй юу гэдгээ ерөөхдөө заавал шалгана. За 12-ийн 2. Контрол. Дэлхий 422 тусгаарлагчаа. За тусгаарлалт байна. Тусгаарлалт маань бүх цэг бүрээ ихтэй ирлээ. За чоочо тусгаарлалтынхаа чооч төлхөөрийг маань хийчлээ. За одоо чоочо бэхлэнэ. За одоо зөвшөөрөл эзэмшигч маань чоочо зүгээд за зөвшөөрөл эзэмшигч маань баталгаажуулаад за тусгаарлагч офицер маань баталгаажуулж нэр гарын үсгээ зурсны дараа ажил эхэлнэ. За тусгаарлалт дууссан цагаа бас тэмдэглэж өгдөг байгаа. За ингээд групп тусгаарлалт маань
бүрэн дуусаад энд ажил эхэлж болохоор боллоо. Групп тусгаарлалтын үед санамж олгож хэлэх зүйлүүд гэвэл за тухайн одоо энэ ажилд орж байгаа хүн маань ирээд одоо энэ групп тусгаарлалтын маань энэ фермент маань бүрэн бүглэгдсэн эсхийг шалгах нь байна. За өөрийнх нь ажилд орох гэж байгаа ажил нь бичээстэй байна уугүй гэдгийг шалгаад за шалгасны дараагаар өөрийнх нь ажилд орох цэгүүд нь яг мөн байна уу тусгаарлагдсан байна уу гэдгийг нь шалгасныхаа дараа за хувийн чойж байцаа зүгээд ажилд орж болох нь байна. За хүмүүс гаргадаг ганц нэг алдаа нь үйлдвэр цогссон ажил ихтэй үед олон групп тусгаарлалт хийгдсэн байдаг учраас тусгаарлалтаа харахгүйгээр ажлаа шалгахгүйгээр цэгээ андуураад магадгүй өөр цэг дээр өөр одоо ферментэн дээр өөр одоо тусгаарлалтан дээр чойж байцаа зүүчээр гарын үсгээ зураад яваад өгдөг тохиолдол байдаг учраас өөрийнхөө яг ажил аль хаана байна гэдгээ нарийн сайн шалгаад нэгтэлсний үдэн дээр чойж байцаа зүүж байгаараа гэж анхааруулмаар байна. За тэгээд энэ групп тусгаарлалтыг маань тусгаарлагч офицер болон фермент эзэмшигч хяналт удирдлагын дор явдаг учраас за энэ өрөөнд ингээд байрлуулад байж идэг байна. За би одоо модуль 2-ын ажилд орох гэж байна. Энд миний орох ёстой ажил бичигдсэн байгааг үг шалгана. Screen 421 дээр үзлийг миний орох ёстой ажил одоо бичигдсэн байна. За орох ёстой цэгүүд тусгаарлалтанд орох ёстой цэгүүд нь орсон байна уу эсхийг шалгана. За энэ дээр одоо цэгүүд нь бол бүгд орсон байна. За би цааш зүгээд ажилд орлоо. За цааш зүүсэн бол баталгаажуулаад заавал гарын үсэг зурах хэрэгтэй. За би одоо ингээд ажилд ороход тусгаарлалтаа бүрэн хийсэн гэсэн үг. За энэ групп тусгаарлалтын дээр маань ажилд орсон хүмүүс бүгд ажлын дуусаад цоож авцгаасан байна. Одоо тэр энэ групп тусгаарлалтаа цуцлаад авна гэсэн. За групп тусгаарлалтыг авахад бүх хүмүүс тусгаарлалтын хайрцагнаас хувийн цоожоо авсныг баталж байна. Тусгаарлагдсан бүх тоног төхөөрөмжүүдийг дахин сэргийхэд аюулгүй. За тусгаарлагч офицер зөвшөөрлийг цуцлаад групп тусгаарлалтын цоожийг авч болно. За энэ бүгдийг би зөвшөөрсөн гэдгүүдийг чеклээд өглөө. Одоо би цуцлсан гэдгийг гарын үсэг зураад заавал цагаа бас заавал бичиж өгөх хэрэгтэй байгаа. За одоо групп тусгаарлалт модуль 2-ын Screen 421-ийн үзлэг хийх ажил маань нэг өсөндөө дуусаад зөвшөөрөл эзэмшигч маань хүмүүсээ шалгаад ажлаа хүлээж аваад одоо энэ групп тусгаарлалтыг нэг өсөндөө цуцлаад надад шилжүүлээд өгч чинь гэсэн үг. За одоо офицер миний бие энийг авч яваад тусгаарлалтаа 2-оос авна. Тусгаарлалтаа цуцалцаа одоо тусгаарлалтаа авъя. Контрол. Битээ 502-ын тусгаарлалтыг авч болох уу? 502 тусгаарлалт авч болно. Контрол. Битээ 502-ын тусгаарлалт авагчаа. Тусгаарлалт авсан байна. За тэгээ тусгаарлалтаа бүгдийг аваа баталгаажуулаа гарын үсгээ зурчлаа. Тэгээ нийт хэдэн цэг хийсэн маань чоожо бүртгээд бүртгэж тааруулаад түлхүүрээ заавалчгүй боксондоо хийн. Тэгээ боксоо хааж орхиод ферментээ ерөөхдөө хаадаг байгаа. За ингээд энэ ферментийг
Хаагаад энэ хоёрын ажил ингээ бүрэн дуусчаа. Боксо буцаага дөрөөндөө оруулаад тавиад тусгаарлалт дуусчихж байгаамаа.